Энэ авийн чинь дохчуулахараас нийслэлээс бүр гантаг одоо юм шал өдр хийгээд энэ сандал мандал тавиад бүр тийм гоё болохоор. Бидний цаан төрхөрөнд байгаа байхгүй тийм. Тэгээ мотороос гадна ном ногоо юм зүлэгтэй болохоор. Зүлэг нэг сагаар цацах юм уу тий? Тий бүр ногоо. Тэгээд гоё болох хаа чаа. Бүр ногоон тийм төгөл бол. Гоё юм биш. Харин нэгээр бид нар чи ингээд цаанаас хатчаад үүд нэг хитэн бэлэж гэсэн өгмөр санагдаад байр байгаа чи тэр хүүхдээ нэмэр бэл ингээд хийж хатчаад за байд. За ингээд найр наадмаа хэлье. Сайн дурын хөвч залуучдын клубээс энэ жил би дээжтэй хайх тэгээд аюу өрнүүлж байгаа. Тэгээд аяныхаа өөрөө Монголынхаа өөрсдийн Монголынхаа олон ээжүүдэд баярлах зорилготой ажиллана. Тэгээд ажлын маань бас нэг хэсэг нь одоо ээжтэй зөвлөлтөөр мод тавья гэж хэлсэн. Ээжтэй мод ч өөрөө урт удаан насны модыг болсон. Тэгээд яруусах хэсэг тэгвэл сонирч зүгээр нэг хэдэн байгууллага хийгээд нэр төр хөөж байгаа ажил биш олон хүний зөв сэтгэл шингэсэн тийм сайхан ажил хийл гэж бодож байгаа. Тэр одоогийн байдлаар 600 гаруй мянган төгрөгтэй. Тэгээд зарим нэгэн компаниуд бас биднэрт хандив өгөхөө бас амлчихсан байгаа. Зарим нэг нөгөөд хүлжчихсэн байж байгаа. Энэ бүх юунууд эцсийн байдлаар бүгдэнд нь ил тод ингээ нийтдээ хүртэл ингээ тавьчихна. Юу зарцуулсан тийм ээ. Тэгээд яг бид нар бол зохион байгуулж байгаа комиссод хувьдаа бол нэг ч төгрөг юм ашиглаж яагаагүй байгаа. Тэрийг тэгээд угаасаа тайлангаас харна үз тийм. Олон мод тариад орхихгүй шүү. Мод тарьсан бусад сул зайнуудын сайхан зүлэгжүүлэе гэж бодож байгаа. Тийм учраас өнөөдөр амжихгүй бол бас маргааш өргөжлүүлэх баг. Тэгээд өнөө маргааштай бид нэр хөрсөө бүгдийн сайхан бэлтжээд тэгээ 15-нда модоо тарина. Тэгээ 15-нд бас янз бүрийн байгууллагуудын төлөөлөл бас ирэх баг. Ивент гэсэн компаниуд байгууллагуудыг бас ирээд нэг 15 минут зарцуулаад мод суулгах үйл ажиллагаанд үү тий. Тэгээд 6 сарын ихээр зүлгээ тарина. Зүлгээ тарих болохоор бас бүх талбайгаа бүр ингээд 15-20 см сэргжүүлээд шигшээд буцаж дэвсээ, дээрээс нь хар шороо дэвсээ. Тэгээд зүлэгжүүлт юм байлээ л дээ. Нэлээд айгүй ажиллагаатай. Тэгээд 6 сарын 10 яг дундуураас нэг хагас бүтцээний тааруулж ягаад яг бүрэн утгаар нээлт гэдгээр хий гэж бодож байгаа. Тэгээд энэ дээр нь болохоор бүх залуучуудын ээж нарыг өрнө. Бүгдээр ээж нарыгаа өрнө. Тэгээд ивент итгэж байгууллага, дэмжсэн байгууллагуудыг бас одоо удирдлагуудын ээж нарын хамт бас өрье гэж бодож байгаа. Тэгээд яг энэ урд хамбаа дээр бүгдээр нэгсэн даа. Миний нүшиг өдөрлөг тоглолт тосгон байгуулдаг. Тэгээд тэр өдөр гоё номер зөндөөстэй тий. Тэгээд ээж нартай зориулаад гоё айфоны юмчдээ дэвшүүлсэн хамтлаг дуучдыг бас өрж авчирна. Тэгээд одоо өөр юу л үдээ тийм ээ маш сайхан тийм өдөрлөг зохион байгуулъя гэж бодож байгаа. Тэгээд энэ дээр ч гэсэн бас тэр зохион байгуулах ажилд бас ихтэй оролцоороо 6 сарын хүүхдийн баярын өмнөх нь 30-нд бас нэг эмчлүүлж байгаа хүүхд ээжүүнэрийг бас баярлуулъя гэсэн бас бодлоо байгаа. Энэ дээр тэгэхээр сүүлийн ингэсэн яг тийм шийдэл бас гараагүй байгаа. Тэр дээр бас санаа оноос бодлоо. Нэрээ нөгөө та яах юм бэ? Бас оролцож бас нөгөө өчтөр ярьсан юм да тэгээд яах өнөөдөр цаг зав гаргаад бас оролцож зохион байгуулалт юмд оролцоо гэж. Тэгээд бидний бас үйл ажиллагааг дэмжиж Хохов гэдэг компани ихнийдсэн яг энэ хойд бас талбай байгаа. Тэд нэг хэсэг тэгээд өнгөрсөн 7 хоног хөрсөө бүтцсэн байгаа. Маргааш одоо тэрчсэн. Тэгээ энэ бол яг манай бид ээжтэй хайртай аяны хүрээнд одоо ээжтэй зөрүүлсэн бидний төгөл хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа юм. Нэгсэндээ бид анх бодвол яг энэ хөшөөний иргэн тойрыг бодол тарьж багшууд өгчээсэн бол бас сайхан хүмүүс бас тэмцэлтэй ажиллаж бүр ингээд их нэгсэн урд хийсэн бүгд ороод хойдтой бас нэлээ их том талбайнууд ороод их олон талбайг ингээд өгчүүлэх боломжтой болж байгаа. Тэгээд бүгдээ энийг ингээд амжилттай сайхан зохион байгуулаад одоо ургуулад яаж чадах юм бол ээж нэрээ бас тэгээд амжилттай дараагийн хавар хүртэл тэгээд дараа жилийн хаврын урагшаан гэсэн бид нар бас орж болно шүү дээ тийм ээ. Тэгээд бас нийслэлээс энэ хэсгийг дагаад огчуулж өгье гэж шийдсэн.
гоё болно гэрэлтүүлэхтэй. Моднууд таригдана тийм ээ. А бидний яг өөрсдөө одоо энэ гадуур тарих модон дээр бол хоёрхан модон дээр сонголт ирсэн. Энэ нь бол улиас хайлаас хоёроос ирсэн. Ягаад гэвэл энэ ихнэлсэн хөрс нь айгүй их муу байгаа та харж байгаа тийм ээ. Улаан шиг тоош барилгын хөрс гарч ирж байгаа. Тийм учраас янз бүрийн тийм нөө шилмүүс мод ч гэдэг юм уу, жимсний мод, гоё чимэглэлийн моднууд тохиромжгүй явна. Хичнээн баг шаардлагатай хөрс голгоогоор ургачдаг тийм моднуудыг сонгосон юм аа. Тэгээд захаараа энэ урдын дээр нэг ухсан байгаа нөхнүүдийн хэсгээр бол дандаа юунууд улиаснуудаа тарих гэж бодсон. Тэгээд яг энэ голны явгууны зам байгаа шүү дээ. Яг энэ явгууны замаа дагуудаад нөгөө хайлаасаа тарина. Тэгээ хайлаасаа чи өөрөө ингээд дараа жил болохоор ингээд тэгшлээ хайчилчихараа айгүй гоё ингээд тэгшгийн юм уу. Тийм хашлага болно гэсэн үг. А тэгээд бусад юунууд нь цаагаараа дандаа улиаснууд нь таригддаг. Тэгээ улиасаа бол бид нэр анх бол Тэрхийн орой гэдэг компанитай хамтарч ажиллая гэж хэлсэн л та. Тэгээд бас яг хуу зарим нэг өөрчлөсөн та нар яг нэг компаниас ингээд нэг компаниг модыг болгож өгч байгаа юм шиг юм байна. Тийм болохоор арай өөрөөр ажилламаар байна гэх. Тэгээд дээрэс нь Тэрхийн оройгоос ч гаднаас мод оруулж ирдэг гэдэг бас нэг жоохон муу ч юм сонсогдоод байсан учраас бас эрсдэлтэй юм хийгээд яах вэ гэж бодохаараа энэ жилдээ бид нэр Тэрхийн оройгоос бол хэмжээний мод авах болоод туршилтын журмаар одоо модноос нь дээж болгож хэсгүүд дээр тариг өгд орчихсон байгаа. Тэгээд манай энэ үйл ажиллагаа нэг биш 3 компани мод таригдана. Нэг нь Одкон гэх компани байгаа, цэцэрлэгч компани байгаа. Цэцэрлэгч компаниас бид нэр улиас авахар болсон. Улиас нь болохоор бид нэр нэг ширхгийг 3,000 төгрөгөөр авахар болсон. Ягаад гэвэл тэр нь өөрөө 3 метраас 3 метр 50-тай тийм өндөр улиас болж байгаа. Тийм учраас тийм үнэтэй байгаа юм шүү. А нөгөөх хайлаас нь болохоор нөө Мөсийн экологийн боловсролын төвгээр 11-т байдаг. Тэднийхээс авахар болсон. Тэгээ хайлаасаа бол бид нэр 1000-аар авахар болж байгаа. Тэр нь бас 1 метр 50-тай метр дандаа 30-аас дээш өндөртэй. Ерөнхийдөө бидний таригдах моднууд бол харьцангуй өндөр моднууд таригдах гэсэн. Тэгээд ингээд сонгогдчихсон байж байгаа. Тэгээд тоош хийхгүй юм нь бас сонирхыг гэвэл клуб дээр очиж сонирхож бол тэгээ зарим нөгөөсөө нийт дээр бас тавьчихна. Тэгээ одоо нэг тэр мөрийг яриад бас яг асуух зүйл байгаа асууж болно. Тэгээ улиасныхаа нүхийг бол 60 ярьцтай тоххон доошогоо 60 одоо нөө диаметр нь тий 60-тай байна. Юуных болохоор хайлаасных болохоор доошоо гүн 40 өргөн нь болохоор 50-тай охно гэсэн. Тэгээ энэ дээр яг замаа дагуулад нэг ухцсан байгаа. Тэгэхээр их далийн мөрий тэгээ их бага хэмжээтэй ухцсан байгаа. Хамгийн түрүүнд миний бодлоор тэр газараасаа эхлээд яг нэг 50 болгож тэгшдгээд эхэлчих гэж бодож байна. Тэгээд бага юмнаас ингээд эхлээд ирэхээр нөө ажиллах даддаг туршлагатай болоод тэгэхээр арга барилаа аваад ирэхээр хүнд юм хийгээд эхэлж байх гэж бодож байна. Баг хуваарлаад шууд талбайд баг угаараа гарчих гэж байгаа байхгүй. Жотуны тоон хэд байгаа вэ? Сайн уу? Шир бах ирж байна. Манаас авах штэ. За. Чи аваа авах шүү. Жотуга цаад. Жотуга цаад. Тэгээ манай ширөө айгүй их ажил амжуулж байгаа та гэтээ миний сүйд нь танаас хэлнэ. Нөгөө зургаа яа. Тэгээд нэг юм сануулхад магадгүй энд ингээ жоох ажилтай хүмүүс байж магадгүй тэ нэг 4-5 цагийн үед ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар ядсан тохиолдолд бас амраад харж бас болно. Энэ дээр бид нэр заавал ингээд ажилласангүй ч юм уу хүндрүүлж ингэж байхгүй. Энд байгаад бол бүх хүмүүс хүчээр биш сэтгэлээрээ хийж байгаа учраас одоо тийм байж болно. Зарим нэгэн хүмүүс маань бас хоцорж ирэх байх. Өдөр бас ажилтай хүмүүс одоо 3-4 гэж ирэх ч хүмүүс байж байгаа. Тэгээ миний хувьд уучлаарай 2 цагаас нэг техник очиж асаачаад буцаад хүрээд юм би тэрийг бас ойлгоод удахгүй хүрээд ирнэ тэгээд даалгах чад. Одоо би хэсэг Одоо ингээс толч за толч. Хөрнөг. Дом нь хэд вэ? Нам 5 байна. Жото 4. Та таваараа дөрвөн баг. Тийм ээ яг 5 таваар 4 баг. Дөрвөн баг. Тэгээд нэг жото нэг ломтой. Өтөл хамтдаа. Одоо энэ хэсэг.
Дээрээс их Одоо тэрэн дээр юу яатсан байгаа ухцсан байгаа тэр нүхнээс л эхэлчихэ. Тэгээд тэр нүхээ дөрөв хуваагаар дөрөв талаас нь хэлүүлж Тэгээ энэ тийм тариад яг нэг талбай зүгээр хэлээд яг тэгэхгүй бол нэг хэсэг тэнд ажиллаад байгаа нэг ингээд уус алтны юугаар Хоёр захаасаа ингээ хоёр захаас нөгөө тал байна. тэг яг одоо ингээд энийг дөрөв хооч штэ. Тэгээд дөрөв юунаас ингээд За за тийм. Тэгээд энэ гурвалжин талбай байгаа шүү дээ. Одоо энэ ирчүүд Ханд бол шиг. шаатуу матуу чинь октод нь хурцлээд явчихна. Тэгээд зарим октод нь ээжлээд бас тий явчихгүй. Тэгээд тэнд нэг жоохон хогтой байгаа нь хогнуудыг бид нэр цэвэрлэх юм шиг. Жаа юуруугаа нөхөр болсон. тэгээд Дараа нь яаж арчлах гэж байна. Энэ үгээр ч бас ургаар юм байна шүү дээ. Тэр нь л одоо чухал. Бид нар бол арчиж болно шүү дээ. Тэгээд бид нар энийг эхний тастаа гэрээ хийцэн байж байгаа. Тэгээ юу ч гэрээ хийсэн вэ гэхээр энэ зүлэг таригдах гэдэг утгаараа услага арчилгаа маш их өндөр шаардлагатай байгаа. Тэр нь бүр өглөө оройд болгон услах шаардлагатай. Зүлгээ. Модоо болохоор эхний 7 хоногт 7 хоногт нэгээс 2 удаа ч гэж услана. Тэгээ бид эхний тастаа юу гэж хийсэн бэ гэхээр та нар үнэхээр ингээ арчилж чаднаа бол бид нар ингээ тарих гэж байна. Та нар ажлын өдрүүдэд өглөө оройд ингээд услаад ингээд арчлаад яваач. Тэгээд энэ талбаануудыг чинь яг бүхээр ингээд тасаг ингээд хойрлоод авцсан байт юм бил. Одоо энийг ихэл одоо юу гэдэг төрхийн 2 ч гэдэг юм уу те. Тэр дээдлийнх нь болохоор төрхийн 3 ч гэдэг юм ингээд энэ цогнуудын харалтаар бүгд хойрлоод авчихсан байж байгаа. Тэгээ нэгсэндээ бид нар тэднийг бас нэг жоохон өрсөлдүүлэх маркетинг бас хийж өгч байгаа. Тэгээ шаланкийн хүртэл тус нь аваад өгчий гэж бодож байгаа. Тэгээ нэг шаланк айгүй бол чойж чачаад тэр нь байгаагүй нэг нэгэндээ ингээд тохоод байхгүй бүгдэнд нь тэр усных нь юуг яагаад тэр мэржлийн талаас нь зөвлөгөөг нөгөөд яг сорто юунаас зохион байгуулж байгаа энэ залуучуудаас бол нэг боломжны амралтын өдрүүдээр бас бид нэр өөрсдөө бас ирдэг вэ гэж бодож байна. Өөрсдөө ирээд туслаад тэгээд 100 цагаар нэг хичээл номж амралт өнөө усч байна. Өнөө услахгүй бид тэр өөртөө ч бараг өглөө болго. тэгээд ажил ойрхон гэдэг утгаараа бас ирж тойроод бас адилхан ээжтэй зориулсан боломж их гарч байгаа. Тэгээд ширв бас нэг хамгаалтын албан баалуу цагдаагийнхантаа бас яриад байгаа. Бид нар нөө мод тарьчдаг хулгай бас байд юм байна. Аваад маргааш навч зарчдаг ч гэдэг юм. Тэ? Ороод яг тэгээд ядч ороод ингээд яг иймэрхүү бодоод хайхгүй байх. за эхлэх үү? За Хүмүүсээс асууя. Ээжтэй зориулж мод тарьчаад сэтгэлтэй нас асуугаарай зөө. Ямар сэтгэлтэй? Одоосоо Хүмүүс ингэж бичлээ хийчихсэн.
хамаагүй хүндлээ яваад. Ямар амар шууд юм. Манай тусаад зайр очсон да. Энд хүмүүсээс нөгөө нэг ээжтэй ингэж зориулж мод тарьж. Таны хүн гэдэг та яагаад энэ үйл ажиллагаанд оролцоо? Танаа мэндэрш. За. Монголын жиргэжтийн клуб үүсгэдэг. Албасан дээр чи ядаа саранчж ээжтэй модтой үйл ажиллагаа хийж ээжимээ ууштай зориулж мод хийж ирсэн. Яагаад тэгэхээр залуус бид арай бас цагаа зүг болсон юм уу те. Бодтод ажил. Гарби явуулчих. Тутмаг юм шиг санагддаг. Бас одоо зарим санаачгүй залуучуудаа бас дэмжих тал дээр жоохон нуудаг. Тэгэхээр энэ тал дээр л одоо өөрийнхөө жинхэнэ юм яриад авах биш. Эсвэл нэг хандив өгөөд зогсох биш. Өөрөө гар биеийг оролцоё болсон да. За баярлалаа. Агийнхнаа бүгдийг авлаа. Та яагаад энэ үйл ажиллагаанд оролцоод? Яагаад энэ үйл ажиллагаанд оролцоод? Ээжтэй зориулж мод тарьж. Ээжтэй зориулсан. Ээжтэй айгу. Байхгүй шүү дээ. Сонсоод алсан. Хэр ядарч байна энийг хийгээд? Кайгүй. За баярлалаа. Сайн байна уу? Таны хин гэдэг яагаад энэ үйл ажиллагаанд оролцоо? Наа базраа. За. Би наа төрөмс байгуулга төлөж ирсэн баа. Тэгээ бас мод таргууд байж таа анхаас нь дэмжиж оролцож ирсэн. Бид дэжтэй актер бол мас л оролцож байгаа хэ? За баярлалаа. Сайн мөн камераха. Ой. Тийч ямар байна? Хатаагаа салсан байна. Танах ганцхан ихтэй юм үгүй мүү? Байгаа юу те? За. Хаврын туучаад юм байна. Уруу ихтэй тоохоор албаар гэж таарсан юм байгаа. Хаврын юм шиг шүү дээ. Танаа солиогож өшгөө. Арай одоо гэж. Үдээ яваад байна.
гэдэг. Яг өөд чи онлоо юм саад мовэд юм саад. хамгийн хайртай хүн яах вэ? Энэ ногоомод. Мэдээж дэжтэй ачаад бас юм нэг байна. За байлаа. Басяно, ангийн дэсмахтай. Дэсмахтай байсан. За. Яагаад манай уудаас орчихсон? Энэ уудаас яагаад орчихсон? Ээж тийм. За, ээж юм дээр байгаа мó. Аха. Ээж мэдээ хайртай ах. Ядарч байна уу? Үгүй ээ. За. Манай үйл ажиллагаа өнөөдөр 12 цагаас гэсэн. Баярлалаа. Манай үйл ажиллагаа 12 цагаас гэсэн. За тэгээд ийм олон хүний хөтөлбөр одоо сэтгэл шинж байгаа болохоор манай ажил нь хөвтэй байна. Тэгээд одоо үйл ажиллагаа болж байна. Тинээс. Зайн ингээд 40 метр газар болж байгаа. За гэндэг гэж ярьж байгаа юм. Ха? Просто фаусч. Ээжтэй зориулаад хэлээд гээд үйл ажиллагааг хийж байгаа шүү дээ. Тэгээд ээжтэй хайртай ах тэр энэ үйл ажиллагаа хийж байгаа. Хэмжин гэдэг. Тэвч юм. За. Амар гоё явуултаа хөвчтэй харин яриа гоё. Хамаа нэг авахгүй яриа тийм. Хүмүүсийг яг хөвжөөд яриад яг хүмүүсээ яваад тэгвэл гоё штэ. Чөөнийг аа. Одоо хүүхдэн биш очиод өгөөд ээжийнхээ нэрийг өөрийнх нь нэртэрчихлээ. Яг. Токох. Та нэг мэрэгжлийн үнээр нэг ярь та. Бахан жоохон байж хүмүүс яриад юм. За. Юу чатгаа аа. Тэгээд дэжтэйгээ зураг авсан шүү. Тэгээд энэ ч гэсэн шүү. Бодсон юм те. За. Тэгээд яг энэ үйл ажиллагаа аваад ирсэн те. Манай юм бүтсэн юм аа. Гэхдээ нөгөө дашкаг таньдаг байна. За. Тэгээд нөгөө ажилтгүй оролцож чадаагүй энэ дөрөвсөн дөрөн дээр чаддаг байна ажиллаа. Тэгээд сая өнөөдөр ихээс нэг баамаар явуулсан. Тэгээд ямар ч байсан эрэндээ өөрөө бодсон юм ямар ч байсан мод авахгүй хандилчаад явуулсан. Бодсон юм гэсэн те. Тэгээд файлаар нэг зураг мургаа ирж байгаа уу. За ямар ч юм. Зүгээр. Бас нэг амар сэжигтэй. Амаа чи одоо мод оролцож амжихгүй.
Тэгээд орцсон юу? Эндээ байна уу? Хэрэг сайн болж үсэн юм даа. За Отон дашка гэрүү дуусах гэж гэж. Хоёроос ингэс. Хиний дотлсон байх чи. Овг нь бац. Төмрийн юу те. За баярлалаа. Одоо Лука хаан болсон юм байна. Одоо За авташо. Авла. Энийг авла. За. Байгнаас зурга ойрын хугацаанд өгөх юм биш үү? За, идээс өмнө. Мэд. Ойрын хугацаанд л. Бичиж авчихаа гэж цаагаар байдал надад хурдаа байдал яриа. Цагаагаас. За ядах хасах оо. 하트는 돼? 저 미끼 없어요. За ингээд дэжтэй зориулсан бидний төгс хөтөлбөрийн маань одоо чихэн гадар шорооны ажил маань одоо эд дундаа ороод явж байна. За бид нар нэг цаг гарны дотороо нэг за нэлээд олон метр гадарыг шууд ухсан байна. За хүмүүс маань энд ч чихэн авалдж байна. Шороогоо шигшж байна, ухж байна. Тоо шороо сайхан манарч байна. За эдний баг одоо хамгийн эцэгтэй хурдтай ажиллагаа багийнхан дээр ирлээ. За одоо ингээд эхнээс сэтгэлэн аваад явъя. За одоо энэ төглийн маань 2 жилийн дараа одоо ногоон төгөл болсон ээжтэйгээ ингээд ирээд энэ төглийнхаа сүлд амраарай. Тэгээд ер нь ээжтэйгээ одоо энийг ээж чинь үзүүлнэ шүү дээ бид нар сэрийн дөрчөөд. Ээжтэй яг юу гэж хэлмээр байна яг. Манай ээж нь төрсөн. За. За хүн энэ хажууд дээр тийм. Хүн энд хажууд ирээрээ. За энэ ингээ хүүтэйгээ ирсэн байна тийм. За ээжтэй зориулаад гоё өөрийнхөө сэтгэлээгүй хэлээрэй. Ээжтэй өнөөдөр ирсэн өдрийн баярын За. Ээжигээ нэг хатан баярлуулж чадаагүй байна. За. Ээжтэй өнөөдөр зариулаад мод тарийгээд. За үнэхээр ингээ залуучууд маань шинэ сэтгэлээс үнэхээр одоо амралтын өдөр ирээд үнэхээр санагдаж байна. За одоо ээжтэй. За энэ хойроос ингээд хүмүүс байж. За ээжтэй дөрөж үгээ хэлээрэй. Эний маань одоо ээж маань үзэн штэ ингээд энэ кино гэдэг. Ээжтэй дөрөж хийж байгаа. Ийм маска явуулж байгаа танаа. Маска аваарай. Ээжтэй дөрөж. Тарай гоё яхад авахгүй дээ. За зүгээр гоё харагдаж байна. Ажигийн ажлынхаа одоо тий. Тэгээд ээжтэй явуулсан хайртай шүү. За. Тэгээд хайртай ямар ч илэрхийлэл явуулсан. Мод тарьж амар гоё сэтгэл амар гоё юм. За. Юу ядрахгүйр харин бүр ингээд нэг хүч чадлаар амтсан гэдэг За. За баярлалаа. Одоо тиймлээ. За баярлалаа. За ээжтэй зориулж үгээ хэлээрэй. Ээж чинь одоо энийг бид нар. Хайртай шүү. За. Зарсууд байгаа. Оо за. Тэгээд ерсэн анхад юм байна. Оо за ингээд олон анхны юм тохиолж байгаа юм тий. За энэ ээжтэй зориулж маска авах гэсэн байна. Яа, маска авах хүндрэлтэй. За ээжтэй зориулж юу хиймээр байна? Ээжтэй маска тавьчихаа гэдэг багшаа ээжтэй зориулж хүндээ болчихж байгаа маш баяртай. За. Тэгээд залуучуудаа нэгийг урайж байна. За баярлалаа. За үнээр сайхан хэлсэн. За ийшээ. За энэ киног өдөр ээжтэй зориулж хийж байгаа учраас залуучууд маань ээжтэй зориулсан сэтгэлээ хэлэхгүй юу. Маска авах гэсэн байна. За баярлалаа. За. Сатаку дэх хавууд ашигт оролцоод ингээд бид ээжтэй хайртай гэсэн төлөвлөх юм. Үүдээ монголоо За. За. Одоо шууртай. За. Маш сайхан явж. Одоо цаг агаар ямар ч байсан бидний сэтгэл үргэлж чадсан. За баярлалаа. За ийшээ авъя. За энэ охин оцолж ирсэн ч гэсэн ээжтэй зориулж үгээ хэлнэ байгаа. За юу ч хэлмээр байна? Сайн ээжээ тэндийн өдрийн мэндийг хүргээд. За. Та намайг үдийг эдийн иржтэй болсон таны маар яа. Тандап хайртай. За. Хаяар тундаад өгдөөтэй. За баярлалаа. За.
За ийшээ за энд нэг хүн юм шигшээд байна. Ээжтэй зориулжгаас үгээ дээрээ. Ээжтэй. Маска апл гэсэн байна. За маска нийлээ халтар байгаа гэхдээ аливаа сайн юм заавал нэг бэрхшээд муу зүйлийг давж ий сайхан үлдэх учраас бид нар хайшихгүй байна бүгдээрээ. За үнэхээр баярлалаа. Хайртай шүү. За энэ сүр очие. За ээжтэй зориулж сэтгэлээ хэлэхгүй юу? Маш баярлалаа. За ээжтэй зориулж мод тавьж байна те. Ээжтэй зориулж. За баярлалаа. За ийш нэ. За сайн байна хаа. За энэ киног өдөр ээжтэй зориулж байгаа маа. За. За энэ ах яар учраас үг хэлгүй гэж байна. За үнэхээр гоё харагдаж байна да. Ийшээ стенэрэ. Залуучууд жирийг нэгэнтсэн. За энэ ухсан нүхэн харагдаж байна. За үнэхээр өстэй гялцуулсан байна уу? Ийм хурдтай ажиллана гэдгээр тэр бахахгүй шүү дээ. За энэ хоёр дахь багийнхан дээр ирж байна. За энэ зохион байгуулалтын багт байгаа Батраа Рагчаа гэдэг залуу байна. За энэ киног өдөр ээжтэй зориулж байгаа учраас ээжтэй зориулсан сэтгэлээгүй хэлэхгүй юу. Өнөөдөр ингээд ээжтэй зориулсан мод тарих ажиллагаанд оролцож байна. За Тэснээс нь ахвалаад одоо энэ зураг авч байгаа залуутай ярилцаад хийж гисэн. За тарьж ин хамгийн гол нь модоо тариад энэ сургуулна. Харчлана. Ингээд нөхөө авахаа тариад хайх биш. Ургуулна да. За Батраа амарсан шүү. За хүмүүсээс ингээм амт. За энэ нэг ширүүгээ залуу бас нааш хараарай. За зохион байгуулалтын багт бас байгаа. Сэтгэлээ хэлэхгүй юу? Эмээтэй зориулж байгаа тийм ээ? Тий. За юу ч хэлмээр байна. Эмээтэй зориулж. За танд одоо мод тарьж шилжлээ. За. Одоо сайхан авчиж ургуулна. Ургуулна. За ширүү амлалтаа өглөө. Хүмүүсээс ер нь амлалтыг авчихвал зүгээр юм шүү. За энэ нэг охин бас. За хашаагараа. Сэтгэлээ хэлэхгүй юу? Ээжтэй зориулж. За тэгээд энэ шилээ аваарай. одоо маш баяртай. За. Тэгээд ээжтэй маш хайртай. Тэгээд модоо сургуулнаа. За баярлалаа. За ийшлээ бас зохион байгуулалтын багт бас байгаа. Бас Дэмшаа компани маань шүү. Ээжтэй хайртай шүү охин гэжтэй. За. За баярлалаа. За зарим хүмүүс ихтэй очихоо ярьж байна. За ийшээ очие. За ээжтэй зориулж сэтгэлээ хэлэхгүй юу? Энэ ажилд оролцоод ямар сэтгэлтэй байна? Энэ үйл ажиллагаанд орж байгаа маш их баяртай байна. Ээжтэй зориулж хайртай шүү. Маш баярж авдаг шүү гэж хэлмээр. За баярлалаа. За ийшлээ зураг авах байна. Зохион байгуулалтын багт байгаа ах маска аваад ээжтэй зориулж үгээ хэлэхгүй юу? За ингээд бүх залуучуудын стартап бүлгээс зохион байгуулж байгаа энэ тий ээжтэй хайртай хүн болгоно тий одоо ээжтэй зориулж энэ сайхан зохион байгуулалт шиг барьж агаад одоо бүх одоо монголчуудын өмнөөс стартап бүлэг залуучуудын өмнөөс хувьяасаа хүртэл маш баярлж байгаа. Би ээжтэй хайртай шүү. Тандаа зориулж өгөөд маш одоо тий одоо хайртай шилээд энэ ногоон байгууламжийн бодморгоос оролцоод баяртай байна. Ингээд хайртай шүү. Бүх монголчууд маань энэ төлөө бүх сэтгэлээс ажилласаа туслаасаа гэж бодож байна. Ураад бодож байна гэж. За үнэхээр их баярлалаа. Зураг авах мөн сайхан үг хэлж байна. За энэ нэг ажлыг залуу нэлээд завгүй л ах шиг байна. За ээжтэй зориулж сэтгэлээ үг хэлэхгүй юу? Энийг одоо бид тэгээд үнэхээр хайртай. Энэ ажлыг хийгээд үнэхээр сэтгэл санаа үнэхээр гайхамшигтай. За үнэхээр их баярлалаа. За энэ одоо бидний хамгийн балчир жоохон дүү маань одоо энэ ажилд бас би энэ одоо жижиг ч гэсэн тийм ээ их ажил хийж байгаа. Ээжтэй зориулж бас үгээ хэлэхгүй юу? Тэгээд ээжтэй хайртай шүү гэж хэлээ. За. Тэгээд ээжтэй бол энэ байгаль ихтэй зориулж бод тарьж байгаа их баяртай. За үнэхээр их баярлалаа. Энд чинь батны аль нь үлээ? Материал. Батд нааш энэ. Айн уу. За. Ээжтэй. Зүр. Очоос. За ийшээ авъя. За ихтэй тэр цаатлын залуугаас нь эхэлчихэж бодож байна. Минд орших гээд саяхан бас их орондоо эргээд ирсэн байгаа. Тэгээ бидний ажил бас оролцож байгаа. Энэ киног бид нар ээжтэй зориулж хийж байгаа. Тэгээд ээжтэй зориулж сэтгэлээ үгээ хэлэхгүй юу? За юуны төрөнд одоо лувсан дөрж юу сайхан ажил зохион байгуулж байгаа үнэхээр баяртай байна. Энэ бол одоо бас залуус бид нар угаасаа одоо ээжийн ачийг харуулж дуусна гэж юу бах. Тэгэхээр аль болох байгаль ээжтэй ч гэсэн ээжтэй. Одоо ээжтэй ингэж модерн төгөл зохион байгуулалт ажиллаа хийж бол маш баяртай байна. Чамд ч гэсэн их баяртай сайхан ажил
ажлуудын дэмжиж ажиллая. Тэгж л одоо хэлмээрээ. За. Үнэхээр их баярлалаа. Бас их сайхан үг хэлж байна. За тэр цаана одоо ихсэн норжмоо гэдэг ээж юм биш харагдаж байна. За ингээд наашаа задраад энд нэг залуу байна. За жоо түр амсгийж байх шиг байна. За ээжтэй зориулж сэтгэлээ үг хэлэхгүй юу гэж хэлж байна. Энийг одоо бид ээжтэй зориулж бүтээж байгаа, хийж байгаа. За тэр энэ одны тим ажил зохион байгуулалт их баяртай. Тэгээд байгаль их болон ээжтэй гэж модерож ингэж мөрний ажил орж чаддаг баяртай. Тэгээд ээжтэй болон Монголын бүх ээжүүд эрүүл их бусдаа наслаа. За үнэхээр сайхан үг хэллээ. Маш их баярлалаа. За ингээд цаашлие. За энэ хаваард одоо залуучууд маань маш их цэвэрлэгээ одоо хийгээд тун завгүй. Зарим нь одоо үнэхээр их сайхан хурдтай ажиллаж байна. За энэ Тамир гэдэг нэг залуу түр хамсгийгээд тоос монсог өгөөд байж байна. За ээжтэй зориулаад бас сэтгэлээ үг хэлэхгүй юу гэж хүсэж байна. Энийг бид ээжтэй зориулж бүтээж байгаа. Энэ киног бас моточ ээжтэй зориулж байгаа. Одоо ээжтэй зориулж мод тарих гэдэг одоо шинэлэг их ажил гэж бодож байна. За. Ингээ их сайхан бэлэг бэмгэлтэй олон ээжийн одоо ингэж байна штэ. Өөрийнхөө ээжтэй. Бүх ээжүүдтэй. Ээжтэй гэж байгаа тийм ээ. 3 ээжтэй тарьж байгааг баяртай байна. За үнэхээр баярлалаа. Сайхан үг хэлж байна. За Эрдэнэ хоёргээ залуу маань энд байж. Тайг үст нэмээд дээрс нь очмын өдөр ээж болох бүх эмгтээчүүд бүгд одоо байж. Нэмээд нэг ээж нэсээ дөрөв ээж болж байгаа. Тэг ингээд юу хүмүүс байгаль хийж байгаа аавнахаас эргүүлж өгдөггүй. Тийм болохоор байгаль нэстэй дөрөв өгж байгаа. Магадгүй залуусын хамгийн хинээ гэдэг. Би байгаль нэстэй нэлээд өгдөг олцтой энэ бидээс хамгийн том нь орж байна. За баярлалаа. Үнэхээр сайн сэтгэлээ үг хэлж байна. За тэнд нэг хүн цэвэрлж байна. Очноо. За жоо хурдтай явж байгаа учраас өргөж магадгүй. За сайн байна уу? Ээжтэй зориулсан ногоон төвлөөс явж байна. Энэ киног өдөр ээжтэй зориулж бүтээж байна. Тэгээд өөрийнхөө сэтгэлийн үгийг ээжтэй зориулж хэлэхгүй юу гэж хүсэж байна. Баярлалаа. Энэ сайхан үс нэгдэж байгаа. Баяртай. За. Ээжээ би та тандаа зориулж шилээ авч болно шүү. Мод тарьж байгаа. Тэгээд ээжтэй хайртай гэж хэлье. За үнэхээр их баярлалаа. Шинэ сэтгэлээ үг хэлж байна. Амжилт хүсье. Энэ орчныг үнэхээр сайхан цэвэрлэх авил ажиллагаанд оролцож байгаа юм байна. За нэг энийг дуусгах. За энэ нараа гэдэг наран гэрлэгээ зохион байгуулалтын багт байгаа. Бүсгүй байна. Маска аваад ээжтэй зориулсан үгээ хэлэхгүй. Энийг наран цэцэг тий ингээ хоёр нараа гэдэг юм аа. Би заримдаа жоо нэрийг тодод бидгээ. За ажлаа түр орхиод ээжтэй зориулсан сэтгэлийн үгээ хэлэхгүй. Энийг одоо ээжүүдтэй үзүүлнэ шүү дээ бид. Ингээд ээжтэй зориулсан бидний төвлөртэй энэ оролцоод хамтран зохион байгуулагчаар ажиллаад ээжтэй зориулаад Монголынхаа бүх ээж нарт зориулаад ийм буянтай ажил хийж байгаад айгүй баяртай. Тэгээд ээжээ охин чинь таньдаа хайртай шүү. Танийгаа гомдоож байсан бол танийгаа ууж дараа. Танаа үнэхээр их хайртай. Танийхаа ачаар аав ээжийнхээ ачаар би өдөрт зэрэг төрсөн. Ээжтэй үнэхээр хайртай шүү гэж хэлмээрээ. За маш их баярлалаа. Энэ сайхан ажилд амжилт хүсье. Баярлалаа. За энэ цаана ингээд ихтлэгсэн байшин одоо ингээд ерөөхдөө маш томоороо ингээд харагдаж байна. За нэлээд томоо том. Дээр нь одоо ихтлэгсэн эрүүл мэндийг сахин хамгаалъя гэж бичсэн байна. За энэ болохоор ерөөхдөө ингээд орчин нь бол ингээд харагдаж байна л да. Ямар ч одоо модгүй. Тэгээд юм халцгай дуу газар байгаа. Тэгээ энийг үл одоо энэ залуучуудын хүчээр дэмжиж байгаа байгууллагын хүчээр үл маш том ногоон төгөл болон ногоон байгууламжийг барихаар бид нар цолж ажиллаж байгаа. За ингээд ийшээ цэвэрлэгээний баг руу энэ одоо ингээд маш сайхан цэвэрлэлтэй харагдаж байна. За кино ихэд дуусчихъя. За ингээд үнэхээр гоё цэвэрхэн болсон байна энэ орчин бол. За энэ цааталт цэвэрлэгээний нэг баг команд байгаа. Ийшээ очоод за энэ уутан хийсэж байна. За
За сайн байцгаана уу? Ээжтэй зурсан ногоон төвд кино албанаас авч байна. Ингээд ээжтэй зориулж сэтгэлийнхээ үгийг хэлэхгүй юу? Энийг бид ээжтэй зориулж хийж байгаа киног. Тэгээд маска аваад цаах ээжтэй зурсан сэтгэлийн үгээ хэлээрэй гэж хүсэж байна. Зүгээр бүгдээрээ л хатар одоо бүгдээрээ л ингээд яг хэд ажил дундаа систем байгуулалт гэдэг шиг социалист систем байгуулалт гэдэг шиг ажиллаж байгаа учраас. Би сорчхон байгуулах гээд боддоггүй ажилладаг. Хүмүүс ямар сэтгэлээрээ тийм ингээд зохион байгуулж байгаа энэ ажил айгүй. Нэг хийсэнгүү гэж оролцож орно тийм ээ өөртөө үгүй. Угаасаа тэгж дарамтанд орж биш өөртөө хүсээд ирчихэж байгаа болохоор тийм. Тэгээ угаасаа бодож дээ ийм ажилд орцох нэгдүгээр энэ Улаанбаатарын ингээд шороо тоос их байх хүмүүс болоод яриад байна. Нэг ч гэсэн ингээд угаа хаяхгүй юм уу байгаа хогийн цэвэрчүүд их хэрэгтэй. Ойлгуулт дээр бас энэ мод юу яах юм бол мод зүйлийг ихлэх тусмал уг нь шороо тоос баасан тийм. Шороо тоос бат. Тэгээд бидний амьсгалж байгаа агаарч ч гэсэн хэрэгтэй юм уу гэж бодож байна. Хүмүүс тийш өөртөө хэрэгтэй юм хийж чад гэж бодоод энэ сэтгэлээс зүтгээд байна шүү дээ. За та нарт ч гэсэн амжилт хүсье. За ээжтэй зориулж юу гэж хэлэх вүлээ? За ер нь одоо читээ хэлэх гэхээр одоо бүр яаж баярсан, яаж татрахсан, хичнээн хайртайгаа хэлэх гэхээр үнэхээр үг боцохгүй шүү дээ. Тийм учраас хайртай шүү. Хайртай дандаа хамгийн сайхныг гэсэн тийм ээ. За маш баярлалаа. Энэ одоо цэвэрлж байгаа юм гэж байна. За энэ охин руу очие. За ээжтэй зориулсан сэтгэлээ хэлэхгүй юу. За. За. Сэтгэлээ хэлсэн үү? Та яриаггүй тийм ээ. За ээжтэй зориулж хэлэхгүй юу? Энэ киног бас ээжтэй зориулж бүтээж байгаа. За юу ч хэлмээр байна ээжтэй зориулаад. Маш хайртай шүү. Ааха. За үнэхээр их баярлалаа. За энэ камерт ороогүй хүн байна уу? За ерөнхийдөө ингээд хүмүүс маань бүгд сэтгэлийнхаа үгийг за би яа. За яг би өөрөө хэлчихье. За ээжтэй хайртай л гэж хэлээ та. Гарч ич яа. Гарч. Гарснаа. Гар тэний гар. Цэврүүтээ тагараад байрлаа. За ингээд ерөнхий ингээд орчин маань ингээд харагдаж байна. Эхнээсээ юу их гоё ингээд цэвэрхэн болсон байна. Хуулт нэг эхний одоо ажил маань ерөнхийдөө ингээд за би танаас ерөнхий ингээд гуйж байгаа нөхрийг ингээд харуулъя. За яг эндээс ингээд эхлээд эхний ажил маань. За ингээд тэр цаатал хүртэл ингээд явсан байгаа та. За би ингээд ер нь ингээд хүмүүсээ хийж байгаа байдлыг маш хурднаар ингээд ерөнхийдөө гүйлгээд харуулсан юм байна. За яг танаас ингээд тодорхой харагдаж байна. За ингээд хүмүүс маань бол гоё харагдана. За ер нь ийм одоо байгаа ажлын маань за энэ ч гэсэн ингээд харагдаж байна. За энэ ингээд шигсэн шороонууд нь ингээд за одоо энийг брейк ундрахаарай. Дээш ядлаа гэж хэлээ. Улаан бичих байж. За тэгэхээр бичих. Ядлаа гэж хэлээ. Илгүй яжгаад тоо гэх юм штэ. Тэдээ хэлсэн байна. Юу яах вэ? Танилцаад авах уу? Ер нь ямар хүмүүс энд тэндээс яаж хийгээд цуглчаад байгаа юм? Би энийгээ таньж мэдэхгүй тий янз бүр зарим загнаад байгаа ч юм шиг зандраад байгаа ч юм шиг зарим нь айгүй янз бүр өөр хүмүүс байдаг юм шиг яагаад чаач ингэ ураад байгаа гэдэг. Яг гэдэг. За би за зовхон дөрж гээд яруу сэтгэл сонны эрхлэгч. За би сэтгүүлч мэрэгчлээ хүн. Тэгээд дагаасаа энэ хар ажлыг хийж өссөн. Гэтэ энэ ажлыг олон жил болсон байна. Гэтэл яг ганц ээжтэй зөв мод тарихтын гар мараад яах вэ зүгээр тэгээд баг юм байна. Тэгээд хэд тонаал идчих юм шүү дээ. Тэгээ шороо мороонд дарагдах юм бол зүгээрээ ороо очиод усан доор нь тэгээд зүгээр олчих юм те. Папу гэдэг ингээд хийсэн. Тэгээд тэгээрээ тэртээ нэг нь бужигсэн юм чинь те. Тэгээд дайрч орсон ажлаа бүгдээрээ гоё дуусгая. Тэгээд
Би жоохон түргэн замтай учраас зандраад байгаа юм санагдаж магадгүй. Гэхдээ би хүмүүсийг бүгдийг хүндэтдэг. Яг ингээд сонсогдож та нарыг яг ингээд бүр захиадаад байгаа юм бол биш ээ. Гэхдээ би дандаа ингээд дүүнертэй ажилладаг учраас энэ дүүнэрээ бол би загна өөрийнхөө дүүнэрийг яг ингээд танилцж байгаа хүмүүсүүд би загнахгүй жоохон хоол ингээд тэр хоёр байгаад байгаа байхгүй. Маргаашнаас загнана гэдэг. Таныг одоо тэгээд ямар ч гэсэн бүгдээрээ энийг ингээд тариад тэгээ манай гэр ойрхон байдаг учраас би өөрөө бараг энэ эднэр услахгүй бол би өөрөө бараг услаад энийг гоё ургуулъя гэж бодож байгаа. Энэ манай хороолын эцэст өглөөг үүчрээд услаад байна. Энийг гоё ургуулад хэзээ бүгдээрээ энэний гоё сүйдэрт нь өөрөө ачаад авуулаад бүгдээрээ ирээд те ээжээгээ заавуулаад хэн ч хийгээгүй те энийг санаачлаагүй ийм улаан галцгай байсан газрыг залуучууд ингээд 20-30 залуучууд ингээд хамтын хүчээр энийг ингэж хөдөлгөж босгоно гэдэг нь бол гоё бүтээн байгуулалт байхгүй гоё чин сэтгэлээсээ те. Тийм учраас та нар бид нар олон сар жилээр ямар хоорондоо ингэж хэрэлдэж хоорондоо энэ хар ажлыг хийхгүй ч ганцхан өдөр хийж үгийг даагаад чанга зарсан ч гэсэн гомдоод байлгүй те. Тэгэл нэг өдрийг бүгдээрээ хийсэн юм чинь нэг аа. Бүр яартай тийм ажилтай би мотой хүмүүсээ хэлж болно. Би ч нэмэгдүүлж бас болно шүү дээ. Дуутахаар. Би жоохон тийм хүмүүсийг шахаж ингэж жоохон дөрмөгөө замтай. Тэгээ би бол ороо бол нэг зогсохгүй, нэг ч амархгүй ажиллаж чадна. Надад тийм их нөөцтэй, энерги байдаг мэддэг. Тэгээ би энэ ихтэй баг өөрөө хоосон мэдрэмж гэдгийг та нар өгөх юм байна. Ядралтыг даван төгсгөл дандаа юмны дандаа эцэг үздэг. Хүмүүс бол дандаа тэр хязгаараа давж чадахгүйг болмоос хэн хүмүүс уцдаг. Баяртай гэж хэлдэг хүмүүс байдаг. Тийм учраас та нарыг нэг өдөр ч гэсэн өөрөө ялан дий. Зүгээр нэг гадаа шоуны хуцгаа ажил биш. Өөрөө ялан дий тасгал хийж гэж байна. За тэгээ хүмүүс ингээд өөрөө хэлцүүлээд явж байна. Сайн байна. Тэгээ яандаа бол ер нь хоорондоо найзлууд болоо тийм ээ. Ганцхан дээр биш цаашдаа ч гэсэн олон ажил дээр би энэ оролцож дэмжих байхаа гэж найдаж байна. За ингээ явчих уу. За шир өөрийгөө танилцуулаад навчаанд орчих. Маш төвч. Намайг ширэг гэдэг би энэ Баянгол дүүгээ олон нийтэд харилцах юм байц. Тий байцсан шүү дээ. За энэ төсөлтөөр 10-20 компанитай холбож гисэн ер нь их нэлээ үр гүйцэтгэсэн залуу байгаа. Энэ залуутай энэ хорооны бүх компаниудын захирлуудыг таньдаг учраас хамтарч ажиллах юм байвал бас энэ залууд хамтарч болно. Сэтгэлээрээ ертөө тэгэл танарт их туслая шүү. За. Эндээ навч зүүцсэн нэг. Намайг наранцдаг гэдэг энийг сая бэлгэнд авсан. Тэгээд Ladies Aura гэх сэтгэл зүйч Монголын гэрэл бүсгүйч төрийн бүс байгууллага. Сэтгэл зүйн ямар нэгэн асуудал тулгарвал шууд хандах нь шүү. Зөвлөгөө. Би танаас нэг сэтгэл зүйн зөвлөгөө авах гэсэн. Би жоохон ядрах гээд энийг яаж давах вэ? Ядрах гэдэг шиг санагдчихад байж. За баярлалаа. Дараагийн хүн цагаан хамттай. Сайн мэцхан уу? Намайг Ташним гэдэг. All of America гэдэг компанид ажилладаг. Шинжээч хийдэг. Тэгээд Ladies Aura бүлгийн одоо гишүүн. Тэгээд би зөвлөштэй. Тэгээд бизнес жокей бас хэлэлцдэг гишүүн. За баярлалаа. Сайн мэцхан намайг их юм гэдэг. Яг одоо гаргалгаар эрхчлээс ажлаа солиод ингээ нэг өдрийг стрессгүй те ийм сайхан өнгөрүүлж байгаадаа их баяртай. Тэгээд энэ цугласан бүх одоо залуучуудаараа нэг ялангуяа энэ охид бүсгүйчүүдээр маш их бахархаж байна. Яагаад гэвэл ийм одоо хаар шороотой шорооны ажил энэ хогны ажил хийх нь байтугай гадаа удмаарч явж байгаа бүсгүйчүүд бараг ховор ахалтай тийм учраас бас өөрсдөө ялан нийлээд ийм одоо ээжийнхэн төлөө те ийм сайхан үйлсийг одоо гардан хийж байгаад бас гүн талархаж илэрхийлье гэж бодож байна. Би баярлалаа. За баярлалаа. Асан наа базар оршигдаг. Би ногоон хог төрөөс байгууллагын төлөөлж ирсэн санаачлагч. Энэ ажлыг анхнаас нь лувсан дээр шаргатай бизнес ярилцаад үүсгэн зохион байгуулж ирсэн. Газрын хэмжээл анх хэлж байлаа. Тэгээд биднээсийг газар хэмжээ явж байхад одоо энэ цонхоор өвөл ингээд амар олон хүүхдүүд ирсэн ихүүд хараад те бодож ирсэн баг. Өнөөдөр ингээд биднес ирсэн яг ажиллаа ихтэй явж байгаа сайн байна та. Цонхоор ч гэсэн ингээд хүмүүс хараа баяртай баг. Магадгүй биднесийн заримынх нь
Хүүхдүүд гэсэн нэг төрөөд энэ эмчлүүлээд гарах байх гэж би бодчихлаа л да. Айгуу боётой ажиллаж байна. Тэгээ бас би Монголын арт марк компани төлөөж ирсэн. Манай компани энэ үйлсийг нэг хэмжээд ерөнхий өдөртөөр оролцож байгаа. Ер нь чадхад бүхэл боломжоор оролцож байна. Тэгээ бас баяртай. За баярлалаа. Таасан намайг олон цэцэг гэдэг нийгмийн дор ингээд тэр хүмүүс байгууллагад ажилладаг. Тэгээд нийтэнд цуглараад сэтгэл төрхнөөс энэ гоё ажлыг хийж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Бидний тарьж оруулж байгаа энэ ногоон төгөл үнээр гоё тийм биелээ болоосаа явахгүй гэж хэлж байна. Сайн байна намайг болгон чимээ гэдэг. Одоо энэ хүрээдээд сургуулийн бизнес сэдвийн чиглэлээр сурдаг хурдан курс. Сайн байна намайг Сайлмаа гэдэг. Үсээ тэгэхээр зөвлөх гэж мэрэгчлээ. Тэгээд хог компаниараа дамжиж энэ мод тарих ээжтэй зориулж мод тарих мэдээд тэгээд энэнд оролцож байгаа нас баяртай байна. Сайн байна намайг Ундрмаа гэдэг. Би эдэртэй сургуулийн 2 дугаар курсын аяа та. Тэгээд мөн бас олон тийм нөгөө төрийн бас байгууллагад ажиллаж байна. Ерөнхийлөгчд манай төслийг танилцуулсан хүн шүү дээ. Тэгээ ерөнхийлөгч дэмжээд нийслэлөө чиглэл өгөөд нийслэл энийг бүрэн давчтай нэгээр болсон байхгүй бүх санхүүг нь гаргаад тий. Ерөнхийлөгч хүртэл манай энэ төслийг дэмжиж байгаа шүү дээ. Энэ зүгээр мод тарих байхгүй. За баярлалаа. Наа байтмаа гэдэг. Одоо тэгээд ойтон болсон. Ерөнхийлөгч яг гол юм. Сурагч юм уу тий? Хамгаалагч нарыг. За баярлалаа. Асаа мэцгэнаа наа барай гэдэг. Би оётой. Энэ олон сайхан залуучуудаа ингээд хамт байгаад их таатай. Энэ ихснээс баярлалаа. Суугар. Энд ч юм уу. Тэгээд л группийн дэмжиж гэж юм. Томноо. Аснаа тий. За баярлалаа ташаа. За наа дашгүй гэдэг сорто клубийн тэргүүнээр ажилладаг ч гэсэн харчихсан. Тэгээ жоохон хоцроо жоохон ажиллаа амжуулах гэж бодчихлаа. Тэгээ тэрийг нөхөй сайн ажилланаа. Түгөө хөвчлөө. Биш. За. Танилцчаа. Бүгдээрээ танилцчаа. Сайн байна уу? Хүмүүс хаана. За. Өөрийгөө товч танилцуулна. Намайг Баус Сөрөнгөний сэрч мэдэг гэдэг. Тэгээ хуваараа аж ахуй эрхэлдэг. Тэгээд энэ үйл ажиллагаанд оролцож байгаа маш их баяртай байна. Тэгээд бусад залуучуудаа хэлэхэд ирч хүчтэй зоригтой хичээгээрэй гэж хэлээ. Тэгээд бас энэ үйл ажиллагаанд оролцоогүй залуучуудыг нэгтгэхийг уриалж байна. За баярлалаа. За. Би Сэтгүүртэй сургуулийн аялал жуулчлалын амьдралын 4 курсын айлтаа. Тэгээд анх удаа амьдралдаа мод тарьжийнээс жоохон ядарсан үнэн хэлгээд. Тэгээд дараагийн хасаад баярлалаа. Тийм. Дараагийн хасаад яг модоос салган тий. Бүгдээр олцгаая. За. Намайг гадны цэцэг гэдэг. Гаражны яшиг компанид ажилладаг. Тэгээд хүсэж юм маань хүмүүс зохион байгуулж учраас дуртай хүрээд ирчихсэн. Айгу амар тий. Ер нь юмыг зохион байгуулна гэдэг бол айгу хэцүү шүү дээ тий. Тэгэхээр хүмүүс санаачилсан байна. Тэгэд би өөрөөсөө залуу хүүхдүүд залуучууд хийх дуртай юм байдаг та. Америкчууд, Японыг явуулчууд би олсон шүү дээ. Тэр шиг Монголыг бол монголчууд би олсон. Америкчууд ирээд юм уу Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк Монголыг би болгохгүй захгүй юу. Тэгэхээр бид нэр л хогоо зэрэг бид нэр л модоо дээр бид нэр л хүүхдүүдийн хүмүүжүүлж сайн болгоцтой гэж бодож байна. Манай гэр дээр бүртгүүлсэн гэж. Баярлалаа гоё залуучуудын дунд байж байгаа. За манайхаа одоо ажлаа хитгөөж юм. Одохгүй тэгээ нэмэлт хүч ирнэ. Алга ташсараа бүр гар бүр аа. Баярлалаа. Өөр хэрэггүй. Өнөөдөр ч юм дуусгана. Заавал олон өдөр сүнжээд яг орой 8-9 хүртэл ганц хоёр. Тэгээ daarуул машинд орж жоохон амарч болдоо шүү дээ 5-10 минут. Гэтэ зүгээр миний ингээд ажиллаж байсан туршлагаар бол амархаар улам бий болраад ингээд тиймэрхүү санагдаад байдаг. Нэг мөсөн дайраад дуусах шиг юм сайхан байдаг одоо юм тийм. Тэгээд жоохон дайралтаа юу яж бодож штэ хяналтаа тэгээд жоохон хүмүүсээ хөгжүүлсэн. Жоохон тактиктай. Тактиктай тэгээд маршрут зохиоод. Тэмцээн уралдаан зохиогоод хөгжөөгөөд хооронд нь ингээд тэрийн та зохион байгуулдаг. Шин та юу зохиомоор байна? Хамгийн хон додох. Тэн дээр дөрөөлөө зэмээ. 15 евро баг гэдэг авах бүрдээд авсан. Сайхан. За ажилдаа манайхан урагшаа. За би өөрөө чи. Намаа. Дараа гэж байхгүй хандаа одоо. Мундаг том ажил хийх гэж байгаа хүмүүс одоо тэгээд
Шошо даваад идчихээ. Цагаан олтон одоо маханд ороо өөр арга баг. Ганц өдрөө. Лимоцоолоо явуулчихдаг байлаа. Идээч тавсан гэсэн. Хаалтаас хай нэг мацаг өрдөө шүү дээ. Цагаан олтоос хай нэг махаа ол гэдэг зүгээр. Гош наашаа идээрээ манайхаа. Одоо харин гайгүй тогтоон болчихгүй юу? Нэрлэгээд нэрээ цаасан дээр өчиж идэж болохгүй шүү. Бид нэг хүн болгоо наашаа мөн өрч чадахгүй. Зүгээр ингээд аваад хэлэхгүй даа бүгд. Хортоо нэг удаа бариад цаатаа хүмүүстэй шууд өгöd өгөө. Хара. Нөгөө хаалгаа шүү бай. Одоо цаг яг 18 цаг 50 минут болж байна. Өнөөдөр 2010 оны 5 сарын 8-ны өдрөө бид нар өнөөдөр бид дээштэй хайртай гэсэн аяны өрөөнд их налсан эрдэмтлийн төвийн урд ногоон төглийнхөө одоо газрыг бэлдээд байж байна. Яг бидний ажил бол өдрийн 12 цагаас эхэлсэн. Одоо яг 19 цаг болж байгаа гэдэг чинь бараг 7 цаг ажилласан байна. Тэгэхээр бидний ажил бол маш үр дүнтэй болсон байна. За энэ газар маань 40 см-тэй газар ухсан байгаа. За ингээ шороогоо шигшээд хажуулт нь ингээ овоодоо тавьсан байна. За одоо очлоо. За энэ өнөхөдөө эргэн тойрон байна юм байна. За манайхны ажилд ерөнхийдөө өндөрлөөд шгшүүрээ хурааж авах шиг байна. Надад нэг өгч. Бас гоё шүү. Таяа. Тэгээд болно шүү дээ. Угаасаа үнцэн доороо тэр мөр яагаахгүй зарим. Миний чигтэй уулзаач.
Аа гоё харалтаа. Хамгийн гоёор харалтаа. Би гоёор харнаа. Ачиж гоё асуудал асуугаад гоё хүмүүсийг гоё хөгжөөл. Камер дээр амар бүдэн дуурайд байхгүй. Камер буцаа сонсохоор амар бүдэн сүрдэг. Яа, надад нарийн гэж бодоод байсан байхгүй. Өөрөө нарийн гэж бодсон юм. Үгүй, нарийн хоолойтой гэж бодсон. Бодоод байсан чинь аа. Камер дээр сонсохоор нэр бүдэн. Нараа юм хийч. Чи тасаа гэж бодож байна. Нэг талаа дуусгая. Эдэнд очиод хагас. Яг ч юм. Яха. Өнөөдөр 5 сарын 23. Тэгээд дүлгээ тарих бэлтгэл ажил хийсэн байна л да. Энэ гадруудаа ингээд хаглаад хагасан газараа ингээд бутлаа заяа. Ингээд ямаар бутлаа. Одоо буцсан газараа ийм тэгшгэн болгож байгаа хгүй. Тармууртаа. А тэгээ яг энэ тэгшсэн дээр болохоор цаана харагч хаашаараа гоё нэмгэн дэвсээд тэгэл дараа нь зүлгээ тарих заяа. Тэгэл ингээд гоё юм нав гоё зүлэг авсан да. За энэ хүмүүс юм уу бас. Юу ба. За бид нар анх нөгөө 8-9 гэрээд энэ нэг шуурнаар нэг юу нөхөө огж байсан да тий. Тэрнээс хойш одоо 15 хоног өнгөрч байна л да. Тэгээ 15 хоногийн хугацаанд бол амралтын өдрөөр бол баг бүтэн ажилласан. Ажлын өдрүүдээр ажил тарж ирээд мод одоо тариад одоогоор мотоо тариад дууссан.